ер нь бол хиймэл байх нь амар явж байгаа шүү. Ер нь улам мундаг болж байгаа. Та хэдийн энэ харж байгаа нэвтрүүлэг доор нэг юм tech road явж гин тэ хувьцааны ханшууд явж гин camera setup энэ OBS гэдэг аппликейшнээр хийгдсэн. Гэхдээ манай офс дотор энэ OBS энэ аппликейшнийг өдөрч чаддаг хүн бол байхгүй. Батынх маань ингээ камера сольж байгаа одоо над дээр тавьчих дараа ингээ равтан дээр тавьчих энэ бүх setup биш ч тэ энэ бүгднийг одоо AI хийгээд өгсөн. Өмнө бол туршилттай продюсерыг аваад ингээ setup метап. Тэгээ одоо ерөнхийдөө app дээр баг нэг сүртэм хийвгүй зүгээр тий Opus юм уу ChatGPT яриад энэ гэрлийн жоохон нэмчих. Энийг багасгачих. Жоохон ойрт болчих. Жоохон холдуулчих тий. Энэ нэр нь ийм болгочих тий. Баруун талд нь идрээ суун зүүн талд нь равтан суун. Ингээ ярьсараад бүгдийг хийгээд өгч байгаа байхгүй. Тэгээд энэ микрофон байгаа штэ. Энэ микрофон хамгийн хямдхан үн ханшлыг олоод өгчих гээл өнгөцөг юм энэ дээр амар хямдхан явж байна идротаа гээл сая 200-аар ингээ шүүрээ гэс одоо яар тий. Баг ингээ зах зээлийн үнээс баг 30-40% хямдхан байна гээл равтагаа наад микрофон одоо аваад би чамайг алын шүү гээл тий. Дэлгүүр ухаж гин интерьер дизайн зөвлөгөө өгж гин энэ нэвтрүүлгийг цаг хугацаанд ингээ гаргаж гин тэгээд удахгүй заяа. За манай дэлхий ба мөнгө шоуны анхны дугаар тавтаа морил. За энэ дугаар яг үнийг хэлэхэд жоохон гурилдсан байгаа. Бид нар шин стопа хийгээд стопынхаа бүрэн одоо хүчин шатлыг бол гаргахгүй байгаа. За энэ дугаар дээр ер нь бол илүү зах зээл талдаа, мөнгө талдаа ярина. 2026 оны 7 сарын 28-ны зах зээлийг өнөөдөр эдрээ захирал бит хоёр cover хийхээр энд сууж байна. За өчигдөр хөрөнгөний зах зээл яв. Та ямар хувьцаануудыг, ямар индексүүдийг харж байна? Солонгосын зах зээлийг харж байгаа. Тэгээд амар өрөвдөж байна. Яг гэх юм бол тэнд яг дэлхийд болдог одоо хөрөнгөний зах зээл рүү анх удаа хөл тавьж байгаа хүмүүсийн түгээмэл алдаа юу юм бэ гэх юм бол бүгдээрээ хамтдаа авдаг. Тэгээ яг амар өсөж явах үедээ авдаг. Тэгээ тэр амар өсөж явах үедээ хин зардаг юм бэ гэх юм бол туршлагатай хүмүүс нь зардаг. Тэгээд нөө мөнгө хандуулж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээ юу болсон бэ гэх юм бол тэр SK Hynix, Samsung, Micron гэх мэт янз бүрийн компаниуд одоо нөгөө data center-ийн RAM, memory storage үйлдвэрлэдэг компаниуд тэдний хувьцаанууд нь бүгдээрээ пуужинтсан. Тэгээд солонгосчууд мэдрэл муутай юм шиг баахан зээл авсан. Зээл аваад хөршүүрхтэй хөрөнгө олтын санал хөрөнгө олт хийгээд тэгээд юу болсон бэ гэх юм бол нөгөө exit liquidity гэдэг байхгүй. Туршлагагүй хүн зах зээл рүү ороод хэний хувьцаа авдаг юм бэ гэх юм бол нөгөө туршлагатай хүний хувьцааг авчдаг байхгүй. Тэгээд exit liquidity болчдөг юм. Тэгээд нөгөө туршлагагүй хүн мөнгөө өгөөд өөр хүний хувьцааг авч байгаа штэ. Тэгээд хэний хувьцаа авсан юм бэ гэх юм бол нөгөө туршлагатай хүний хувьцааг авч байгаа. Ария биткойн дээр бас тийм байсан. Одоо Монголын янз бүрийн coin дээр бас яг адилхан юм харагдаж байгаа байхгүй юу юм бэ гэх юм бол оргил цэг дээр бүх одоо малууд ингээ шуураад юм авдаг. Тэгээ хин зардаг юм бэ гэх юм бол илүү мэдээлэлтэй, илүү туршлагатай хүн зүгээр ингээ зараад тэгээд ашгаа ингээ тоолоод суучдаг байхгүй юу. Тэгэл нөгөө туршлагагүй хүмүүс нь тэгэл хогчин. Угаасаа Wall Street дээр нэг тийм үг байдаг үстэй те. Таксины жолооч чинь биткойны талаар яриад авах юм бол шууд биткойноо зараа гэдэг те. Тэгээ Монгол бас таксины жолооч нар бас нилээх coin moin авсан л да. Яа тэгээд exit liquidity болчихсон юм дөө. Тэгээд тэр хүмүүсийг доромжилж байгаа юм ерөөсөө биш ээ. Яг гэх юм бол хүн болгоны аян зам тэрнээс эхэлдэг юм. Чи хөрөнгөний зах зээл дээр хүл тавина. Чи угаасаа exit liquidity болно. Би өөрөө бас олон дахин exit liquidity болсон. Тэгэл ер нь бол масс юу хийж гэн тэрний яг эсрэг юмыг хийжээж амжилт нь орно. Тэгээд манай микрофонод бас сайжсан байгаа биз дээ. Миний хоолой одоо ямар вэ? За энэ хувьцаанууд буурлаа. Нефт бас чүчүүд жоохон буурах шиг боллоо. Алтчихсан. Ер нь энэ хөрөнгүүд хаашаа урсаад байна? Яагаад бас одоо энэ AI bubble гэж хүмүүс аюух яриад байгаа шүү дээ. AI-ийн хөөсрөл, хэмнэл оюуханы хөөсрөл гэж яриад байгаа. Энэ дуусчгаа юу, дуусаагүй юу? Би эртэдхэн бас нөгөө Wall Street Journal те одоо санхүүгийн юу уншиж ирсэн. OpenAI, SoftBank одоо Японы SoftBank тэгээд Nvidia нэг шинэхэн 350 тэрбум эхний ээлжинд тэгээд цаашлаад 600 тэрбум доллартай тэнцэх хэмжээний
гэрээ байгуулж байгаа юм байлаа. Энэний талаар та. Bubble гэж нэрлэх нь одоо хаашаа юм. Би яг сайн мэдэхгүй байна. За худлаа ярьсан юм. Би яг сайн мэдэхгүй байна биш ээ. Жишээлбэл өчтөр Oracle компаниг нэлээд гүн ухсан. Юу гарч ирж байгаа юм бэ гэх юм бол 600 тэрбум долларын гэрээ зурцсан байгаа. Окей. 600 тэрбум долларын гэрээ зурцсан байгаа. Oracle компанид юу хэлж байгаа юм бэ гэх юм бол чи дата центр барьчих юм бол тий чи тэр хиймэл байханы компьютер Nvidia-гаас янз бүрийн юм ингэ суурилчих юм бол би чамаас 5-6 жил энэ бүх ачааллыг авчнаа. Ямар маржинтай юм бэ гэх юм бол ойролцоо 60-70% маржинтай. Ашиг. Тий, ашиг net margin. Цэвэр ашиг маржинтай. Тим юм яваад байгаа байхгүй юу? Тэгээд саяхан бас Meta өөрийнхөө дата центрээр түрээсэлсэн. Elon Musk Colossus дата центраа бас түрээсэлсэн. Тэгээд юу болсон бэ гэх юм бол Elon Musk ер нь бол 75% маржинтай дата центрээр түрээслүүлж байгаа байхгүй юу? Wow. Тэгээд нөгөө талдаа funny бит хоёрын үзэн яддаг улс энэтхэг энэтхийн call center-ууд алуулж байгаа. Email service center-ууд бүгдээр алуулж байгаа. Яг тэгж байгаа юм бэ гэх юм бол одоо янз бүрийн ингээд аудиогаар, voice-оор, email-ээр, text-ээр, chatbot-оор янз бүрийн үйлчилгээ мэдээлэл гих мэт шин бүгдээрээ AI болсон. Тэгээд scam янз бүрийн лойрын юмнууд нь бүгдээр бас AI болсон байгаа юм. Тиймэрхүү юм харагдаж байгаа. Тэгээд энэ бол хөөсрөл гээд дуудах нь арай биш яагаад гэх юм бол манай офс дотор бас ингэ харагдаж байгаа янз бүрийн баг бидний бүтээмж 2-3 дахин нугарж байгаа. Минийх магадгүй нэг 5-10. Yeah. Yeah, what? Yeah. Тэгээ миний бүтээмж нэмэгдэж байгаа болохоор би бол өөрөө хувьдаа сартаа $300-400 AI руу ингэ шилжүүлж байгаа. Тэгээ тэрний ерөөсөө харамсахгүй. Тийм учраас би энийг хөөсрөх гэж нэрлэхгүй байхаа. So it's not a bubble. I don't think it's a bubble. За та нэг график гаргаад ирсэн байх шиг байна те. Ийшээ орох байлаа. За энэ бол Nasdaq. За яг нь хүмүүс ингээд яадаг юм бэ гэх юм бол Unjina гэдэг одоо ингээд Nasdaq-ийн оргилцгээс ингээд саяны уналт хүртэл ингээд хараад үзэх юм бол нэг 11% уналт юм байна. За гэхдээ энийг хэдүүлээ хоёлаа ингээд зүгөө явуулчих заяа. Тэгээ өнгөрсөн жилийн заяа тэгээ 3 сараас ингээ уналтыг хараад үзэх юм бол хэдэн үеийн уналт байсан бэ гэх юм бол 25% уналт байсан. Одоо нөө Donald Trump-ийн тариф янз бүр ингээ боронк яасан. За энэ дундаа бас нэг ингээ уналт ирсэн байгаа. За энэ уналтыг хараад үзэх юм бол 6-7%. За дараагийн уналт юу юм бэ гэх юм бол эндээ нэг айгуу гоё sideways consolidation яваад тэгээ 12% уналт энд ирсэн байна. За ингээд хараад үзэх юм бол норм дотор явж байгаа. Америкийн зах зээл тий. Тэгээ Америк юм уу Nasdaq гих мэт чинь хөрөнгөний зах зээл хөрөнгө олт хийж байгаа хүмүүс нөө Солонгос хүмүүсээс арай өөр Коспи хараад үзэх юм бол Солонгосын хүмүүс ер нь бол нөө солонгосчууд мэдрэл муутай гэж хэлэх оновчтой байхаа. Яагаад гэх юм бол тэд нар бол зүгээр all in MA тавьчихдаг. За ингээд zoom in хийгээд үзье заяа. Ингээ хараад үзэх юм бол энэ Cosby дээр 20% байна тийм. Одоо тийм энэ жилийн за 2 сараас одоо яг цагаан сарын дуустал нь энэ хүртэл 20.5% уналт ирсэн байна. За тэг ингээ хараад үзэх юм бол энд бас дахиад нэг томоохон уналт байна. Энэ одоо хэд юм бэ? Тийм. За 16%. Окей. За тэгээд сая оргилцэгтээ хүрээд тийм яасан бэ гэх юм бол ингээ алуулж байгаа байхгүй юу? Тэгээ юу юм бэ гэх юм бол нөгөө зах зээлийн сэтгэл зүйн эсвэл хөрөнгө олт хийж байгаа хүн ямар амар юм бэ? Яа. Энэ бол 43% уналт. Окей. 43% уналт гэдэг чинь цаана нөгөө хөшүүрэг авсан хүмүүс нь золттой зүгээр арчигдсан байгаа гэсэн үг. Тэгээ энэ бол нөгөө солонгосчуудын онцлог л доо. Одоо хэдийн зах зээл дээр бас иймэрхүү юм харагдаж исэн. Гэхдээ одоо Солонгос, Сул, Бусан гэх мэт
мэтчлэн хотын үл хөлөх амир үнэтэй хүмүүс ингээ бага орлоготой ингээ гацсан. Яадаг юм бэ гэх юм бол all-in гэдэг байхгүй. Нөгөө өөрийнхөө зиндаага дээшлэхийн тулд нэг дөрвтэй AI гэд байр орон сууц яг Монголын coin-ы юмд харагдж байгаа. Тиймэрхүү юм надад бол харагдаж байна. За тэгээд SK Hynix хэдүүлээ Тагаад хооронд би бас надад нэг асуулт байна л да. Энэ Солонгосын зах зээл Америкийн зах зээлтэй харьцуулахад ерөнхийдөө өдрийн одоо хөрөх чадвар арилжаалж байгаа хувьцааны тоошрог гэдэг ч юм уу те харьцангуй бага шүү дээ хүн амаарч тэр одоо оролцож байгаа хүмүүсийн тоогоорч тэрнээс болж бас энэ уналт нь илүү өндөр харагдаж байна үгүй юу? Үгүй зүгээр авах хүмүүс бүгд төр авцсан. Окей. Зөрөгтэй ингээд бодчих заяа. Чи нэг Samsung компани дотор ч юм уу эсвэл SK Holding дотор ч юм уу ямар нэгэн Солонгосын Chable дотор ингээд ажиллаад байгаа гэж бодъё заяа. Тэгснэ ингээд 90 тойрны хүмүүс төрүүлээ авсан хүмүүс ингээд яг Монголтай адилхан байхгүй юу? Нөгөө IHC янз бүрийн coin л ингээд төрүүлээ хөрөнгө олт хийсэн хүмүүстэй би 8 дээр авсан ингээл одоо ингээд би мөнгө 10 нугалцсан ингээд гараад байрны урьдчилгаа хийнэ гэдэг чинь чи хүмүүсийг ингээд хамт ажиллаж байгаа хүмүүсийг хараад ингээд дотор ухаж байгаа байхгүй. Тэгээд хөрөнгө олт хийхээс өмнө чамтай тэр бүгдийг ингээд ярьцсан заяа. Тэгэл чи юу гэж хэлсэн бэ гэх юм бол наа чи худлаа наа чин бүтгүү наа чин лөөр тэгэл нүдэн дээр чин хамгийн амьдралын хамгийн муухай мэдрэмж юу юм бэ гэх юм бол нүдэн дээр чиний дургу хүн баяжж байгаа юм бол тэр хамгийн муухай мэдрэмж байхгүй юу. Тэгээд солонгосчууд бас яг адилхан. Тэгээд SK Hynix-ийг хараад үзэх юм бол заяа. Оргилцэг дээр 2982 дээр яваад заяа. Тэгээд 2000 за баг 3000 хэлж болно. Тэгээ одоо хаана өчигдөр хүртэл хаана хүртэл ирсэн юм бэ гэх юм бол энэ 1200 дээр ирсэн байгаа. За тэгээд бүр сонирхолтой юм гэх юм бол хоёулаа ингээ зум ин хийгээд үзэх юм бол заяа. Энэ хавьд заяа. Энэ хавьд ер нь бол нөгөө даруухан байсан гэх юм одоо энэ хавьд. Sideways. Энэ хавьд бол нэг жоохон мэдлэгтэй жоохон Samsung SK Hynix дотор ингээд жоохон дотор мэдээлэлтэй хүмүүс ингээд арилжаа хийж байгаа заяа. Тэгэхээр энэ юу болж байгаа юм бэ гэх юм бол зүгээр хүмүүсийн цус нь ингээд буцлаад эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ юу юм бэ гэх юм бол энэ тэр чигтээ юу юм бэ гэвэл нөгөө сэтгэл зүгөө өдөрч чадахгүй хүмүүс. Заяа. Тэ. Энэ тэр чигтээ энэ одоо нөгөө туршлахгүй хүний батг гэж яач заяа. Энэ батг одоо тэр чигтээ ингээд задарч байгаа байхгүй. Окей. За тэгээд ер нь бол энэ хаваар хүмүүс ингээ авлаа. Тэгээ энэ хаваар хүмүүс ингээ бүгдээрээ балраад яг энэ төвшөндөө авсан хүмүүс нь бүгдээрээ одоо алуулж байгаа байхгүй. Хамгийн гол нь энэ хаваар авсан хүмүүс. Окей. Тэгээд энэ хүртэл ингээ хөшүүрхтэй байраа барьцаан тавьсан, зээл тавьсан янз бүрийн хүмүүс байгаа. Эднэр ингээ бүгдээрээ одоо буцаагаад айрлагдаад одоо хүмүүс яаж байгаа юм бэ гэх юм бол энэ компани дэндүү ашигтай байхгүй. Дэндүү ашигтай. Одоо энэ төвшнөө хүрээд ирэх юм бол энэ компани ирэх 2.5 2.7 жилийн дотор компани шинээр үүсгэж болох тийм их ашиг болж байгаа байхгүй юу? Тэ. Ийм тэгээд дэлхийн топ компаниуд чиний худалдаа авч OpenAI, Anthropic, xAI, Elon Musk, Jeff Bezos, Larry Ellison ер нь бол SK Hynix-ийн хаалгыг хэн тогтсож байгаа юм бэ гэх юм бол Apple, Oracle, Tesla ерөөдөө дэлхийн топ компаниуд. Эдгээр бүгдээрээ 4-5 жилийн гэрээ зурж байгаа. Чанарын хувьд бол засгийн газараас баг илүү чанартай худалдаа авч байгаа байхгүй юу. За тэгээд саяхан бас эдгээр чинь Nasdaq дээр хувьцаагаа Америкийн зах зээлээр гаргасан шүү дээ. Үрм гоё авсан. Энэ бас зөв тоглолт компани зүгээс хараад үзэх юм бол. За тэгээд ерөнхийдөө SK Hynix яах магадaltaй юм бэ гэх юм бол ерөнхийдөө ингээд хүмүүс ингээд алууллаа. За тэгээд энэ хүртэл ингээд доошоо яваад тэгээд нөгөө туршлагатай хүмүүс юу харах юм бэ гэх юм бол окей нөгөө хоныг шуурлаа. Ноосыг авлаа. Сайхан эднийг ноолуурыг хураагаад авлаа. Тэгээд окей дараагийн ямаа малыг хүлээж байгаа байхгүй.
Тэгээ энэ бол яг одоо нэлээд олон хүмүүс нь алуулсан тийм учраас одоо жоохон sideways явах. Гэхдээ энэ компани орлого, ашиг, урт хугацааны гэрээ дэндүү өндөр болохоор ерөөхдөө яаж байгаа. Гэхдээ энэ SK Hynix-ийн нэг ялгаа юу юм бэ гэх юм бол нөгөө хідэн ширхэг нөгөө зарж байгаа объем зарладаг. Гэхдээ ямар үнээр зарж байгаа юм бэ? Юу ил тавьдгүй. Окей. Хойлоо мөр шилжихээс өмнө энэ SK Hynix-ийн талаар бас мэдгүй хүмүүс байж иж магадгүй. Та айгүй товчхон яг юу хийдэм бэ гэдэг талаар нь яагаад бас энэ одоо дэлхийн топ компаниуд энэ SK Hynix-ийн хаалгыг тогшоод байгаа юм бэ? RAM үйлдвэрлэдэг, HBM үйлдвэрлэдэг, NAND үйлдвэрлэдэг. Окей. Компьютер дотор чинь хаана байгаа юм бэ гэх юм бол чи янз бүрийн кино ингээд татахтаа хаана хадгалт юм бэ гэх юм бол өөрийнхөө hard drive тэр хадгалдаг. Тэр бол NAND. Окей, NAND SSD drive гэх юм уу да. За. Чи PC-тэй юм бол чиний тэр чинь одоо нөгөө хүний тархин дотор урт хугацааны ой санаж. Тийм, богино хугацаа урт хугацааны ой санаж. Урт хугацааных бол NAND. Окей. Богино хугацааных бол RAM. Окей, random access memory. За, тэгэд ер нь бол янз бүрийн AI тооцоолоо явуулахын тулд ажиллаа хийхин тулд яг гэх юм бол чи ингээд ChatGPT-тэй ингээд урт хугацаанд ингээд яриад ах юм бол чиний юу ярьсныг ингээд санах хэрэгтэй шүү дээ. Тэгээ одоо магадгүй 2 өдрийн өмнөх чатн дээр одоо ChatGPT-ийн хамгийн сүүлийн хөлбөр чиний баг бүх чатыг ингээд ухаад дүнлийг гаргаж чаддаг болсон байгаа. Тийм учраас одоо миний ChatGPT бүр ингээд баг 2 3 номоор ингээд дүүрсэн байгаа. Тэгэхээр ChatGPT намайг юу ярьсан бэ бүгдийг санаж байгаа байхгүй юу? Тэрийг санахын тулд нөгөө ой санаа хэрэгтэй байгаа. Окей. Тэгээ хүмүүс юу ярьж байгаа юм бэ гэх юм бол химл ой хаана одоо удахгүй өнөөдөр өчтөр хоёлоо юу ярьсан юм бэ байсан байхгүй юу? Тийм. Хагас жилийн өмнө. Хүмүүс юу ярьж байгаа юм бэ гэх юм бол удахгүй AI чиний бүх датаыг аваад төрснийг амьдсан хугацаа бичсэн имэйл бүгдийг хадгалчвал за юу чамд нөгөө нарийн бичиг туслах гэх мэт чинь ерөөсөө эрггүй тийм болчих юм бол яах юм бэ гэсэн юм яваад байгаа байхгүй тэгээд өмнө бол ChatGPT Opus-ыг ашиглахдаа context window дүүрчдэг байсан. За ингээд 3 4 даалгавар өгөөд тэгээд нөгөө тархин дүүрчдэг. Тэгээ надад юу гэж хэлдэг байсан бэ гэх юм бол Opus юм ChatGPT миний тарих дүүрчлээ. Одоо тарихаа жоохон хоослоё. Тэгээ тарихаа жоохон хоослцдаг. Тэгэл дараа нь ингээд за ажиллаа өргөжлүүлье гэсэн чинь ингээд зарим юм мартаа яатсан. Одоо яг нэг 3 хоногийн өмнө хамт уудаг найзтайгаа ингээд тэг юу олсон санаж нүгсэн чи юм блэ гээл те. Тимхүү юм байсан байхгүй. Тэр одоо байхгүй болж байгаа багаараа. Юунаас олж байгаа юм бэ гэх юм бол энэ RAM тэгээд дараагийн юм бэ гэх юм бол HBM high bandwidth memory. Одоо нөгөө тархинаас нөгөө ой санаагаас яг тооцоол явуулдаг тархи руу юу ихтэй юм бэ гэх юм бол амар хурдан датагаа явуулдаг маш зузаан хоолойтой ой санаа хэрэгтэй байхгүй ингээд мэдээлэл явуулаад гэх мэт чинь юу юм бэ гэх юм бол RAM-ыг одоо зүгээр энгийн RAM-ыг 5 6 7 давхарлаад заяа. Тэгээд энгийн RAM-наас 5 6 7 8 10 дахин илүү хурдтай явдаг байхгүй. Гэхдээ SK Hynix буюу Micron 1 GB RAM зарах уу 1 GB HBM зарах уу яад гэх юм бол 1 GB RAM зарахын тулд чамд зүгээр нэг чип хэрэгтэй. 1 GB HBM зарахын тулд 7 дахин юу хэрэгтэй одоо нэг 7 давхар билүү тий нэг билүү болгож байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ тийм учраас тэр амар үнэтэй. Тэгээ SK Hynix тэр яг HBM дээр зах зээлийн тэргүүлэгч Micron тэрэн дээр арай сул гэх юм уу да. Гэхдээ нөгөө одоо бүр ингээд шинжилгээл нарийн орж ин гэхдээ та бас энэ дээр дургуцгүй бэлгүй те HBM-ийн гэрээ өмнө жоохон урт хугацаанд хийдэг байсан. За. Яг гэх юм бол тэр HBM зүгээр би авахгүй
Apple бараг авахгүй, Acer, Asus, Dell гэдэг компаниуд юу гэсэн авахгүй. Хин авдаг байсан бэ гэвэл Nvidia, AMD яг тэр AI үйлдвэр барьдаг хүмүүс тэрийг авдаг байсан. Тэгээд урт хугацааны гэрээ зурчдаг. Тэгээд тэр урт хугацааны гэрээ зурчаад үнэ урт хугацаагаар ингээ төгжчих байхгүй. Түүнээс үнэ өсөхөөрөө гинт тий. За гэрээ зүгээр цаас шүү дээ. Би үнэ өсгөчнөө гэсэн өдөрөн юурээс хийж чадахгүй. RAM дээр бол нөгөө бүх PC үйлдвэрлэгчнэр богино хугацааны баг нөгөө өдөр болгон авдаг талхтай адилхан байхгүй. Тэ. Гэхдээ нөгөө талхны үйлдвэрт Улаанбаатар гурил юм уу алтан тариатай урт хугацааны гэрээ зурдаг байхгүй. Тиймээс тэр гинт одоо за огшоо дэлхийн зах зээлийн буудаа өсчлөө одоо буудааны гэрээ цуцлаа. Буудааны үн 3 дахин өндөр болголоо. Хогчин гэж хэлж болохгүй байхгүй. Яг гэх юм бол Apple-тэй харьцаж байгаа болохоор. Тий. Одоо өнөөдөр бол Apple-ыг гомдоож болно. Гэхдээ дараа нь тэг 3-4 жилийн дараа чи Apple-ыг яах юм бэ гэсэн юм байгаа. SK Hynix тэр HBM memory дээр ерөнхийдөө зах зээлийн тэргүүлэгч. Тэрний дараа бол Samsung. Тэгээ хамгийн сүүлд нь бол Micron. Тэгээ Micron одоо HBM лөө ингээ багаараа ингээд орж байгаа. Тэгээ сонирхолтой юм бэ гэх юм бол Nvidia корпорац Micronos HBM шаарлага маарлага ингээд хүсээд SK Hynix ийм юм нийлүүлж чадж, та нар яг яах юм бэ гэсэн чи SK Hynix Nvidia-гийн объемыг хангаж чадахгүй. Тоош хэргийг хангаж чадахгүй. Тэгээд Nvidia юу хийсэн бэ гэх юм бол өөрийнхөө тэр Vera Rubin шин чип дээр юу хийсэн бэ гэх юм бол нөгөө RAM нөгөө HBM-ийнхаа шаардлагыг бууруулад тэгжээч Micron ба SK Hynix-аас зэрэгцээд хангалттай юмыг авч чадсан. Ерөнхийдөө нөгөө дээд зэрэглэлийн дээд гурил авмаар байсан юм бол SK Hynix тэрийг нийлүүлж чаддаг байсан, Micron нийлүүлж чадахгүй. Тэгсэн чинь хоёулангаас зүгээр за дээд гурил авчия. Гэт нөгөө объёмо ингээд татчих авсан. За тэгээд SK Hynix RAM үйлдвэрлэж байгаа. Гэхдээ Micron хамаагүй их RAM үйлдвэрлэдэг. Тэгээд RAM-ны үртэг өнөөдөртөө амар өндөр байгаа болохоор гэрээнүүд нь арай богинохон байгаа болохоор Micron нөө тоогоон дотор тогтж байгаа өрмөө 3 сараар ингээ зараагүй өдрөөр зарж байгаа болохоор Micron сүүлийн үед нэлийн өндөр ашиг авч чадж байгаа. Тэгээ SK Hynix арай тэгж чадахгүй байна. Гэхдээ ер нь бол гэрээнүүд амар тэнгэрлүү явж байгаа. Тэгээд энэ SK Hynix-ийн борлуулалтын орлого бүр ингээ тэнгэрлүү буужж байгаа. Юу л ашигтай ажиллагаа 250%-аар өссөн үү, 400%-аар өссөн үү? Борлуулалт 250%-аар өсөөд ашигтай ажиллагаа 300%-аар өссөн үү? Солиод тоо. Билаа хөрөнгөний зах зээлд ажиллаж байгаа үедээ ийм юм хараагүй. Тэгээд ер нь бол энэ химэл ойхоонод нь штэ. Удахгүй чиний бүх амьдралыг санаж мэдэх ёстой учраас бүгдийг нь бас раамны хэрэгцээ буухгүй дээ. Окей. За. Маш гоё тайлбар байлаа. За одоо яг саяны дуржсэн мүүгийн хувьцаа гаргаад ирлээ шүү дээ. Мүүбол сая буцаж жоох өсөж чад унлаа. Яа. Мүүгийн Micron-ы хувьцааг хараад үзэх юм бол арай цэгцтэй. Яг нөгөө нэг юм байсан. Нөгөө Head and Shoulders гараад ирсэн байсан байхгүй юу? Тийм байна. Тэгээд ингээ хараад үзэх юм бол Head and Shoulders ингээ яг хүзүүнээс нь толгоо хүртэл ингээ хараад үзэх юм бол энэ доошоо хүртэл явах боломжтой. Тэ энэ 580 600 хэд хүртэл явах боломжтой. Гэхдээ нэг юм байгаа. Энэ дэндүү ашигтай хувьцаа байхгүй юу? Тэгээ хамгийн гол нь энэ 60 хоногийн дараа тайлан гаргана. Тэгээд улиралтай одоо 30 хэдэн доллар олно гэж байгаа юм. Тэгээд жилдээ нэг чивцаан дээр тэгээ өшөө өсөд байгаа байхгүй яа гэх юм бол өмнөх гэрээнүүд нь дуусаад одоо өндөр үнээр ингээ шинэ гэрээнүүд нь зураад байгаа болохоор ашигтай ажиллагаа нь одоо 31 нэг чивцаан дээр улирлын 30 хэдэн доллар дээр зогсохгүй байхгүй. За тэгээ 30 долларыг дөрвөөр ингээ үржүүлэх юм бол 120 болж байгаа. Тэгээд ерөнхийдөө энэ жилийн эцэстээ нэг жилийн нэг хувьцааны ашиг ер нь бол нэг 180 200 руу явах гээд байгаа байхгүй юу? Тэгээд дараа жилдээ өшөө өснө. Яг гэх юм бол
2027-2028 оны гэрэнүүд зурцсан байгаа байхгүй юу? Тэгээ юу харагдж байгаа юм бэ гэх юм бол ер нь бол Micron компани өөрийнхөө бүх хувьцаагаа 3 жилийн дотор бүгдийг нь эргүүлээд авах боломжтой. Ерөнхийдөө юу юм бэ гэх юм бол 3 жилийн дотор мөнгөө нэг нугалчихна гэсэн үг. Тэгээд өрсөлдөгч бол одоо хятадд гарч байгаа. Гэхдээ OBM чанарын хувьд бол арай өөр. Тийм учраас энэ дээр $31 гэдэг нь улирлын нэг чивцанд ногдох шиг юм шүү дээ. Тийм байна те. Тийм учраас 4 нугалах хэрэгтэй шүү. Одоо яг дараагийн үйлрэл одоо энэ өнгөрч байгаа үйлрэлт тэр үйлрэлтээ $31 ашигтай. Энийг давуулан биелүүлчих бах 33 34. Тэрийг 4 нугалчих юм бол жилийн ашиг гарч ирж байгаа. Гэхдээ тэрний дараах үйлрэл RAM HBM-ийн үн өсөөл явж байгаа. Яг гэх юм бол энэ бүх компаниуд ерөөхдөө дата центр барьж байгаа. Яг энэ одооны зах зээлийн ханш дээр $820 байх шиг байна шүү дээ. Нэг чивцаанд бүтэн жил $120 гэх юм бол 6 times earnings. Тийм 6 жил дотор. Гэхдээ юу түрүү хэлсэн 2028 он хүртэл гэрээнүүд нь зурагдсан байгаа байхгүй юу? Үн тодорхой өсөө явж байгаа. Үйлдвэрлэлийн хэмжээ өсөө явж байгаа, үнэ нь өсөө явж байгаа. Тийм учраас Micron компани ер нь бол эх 3 жилийн дотор өөрийнхөө бүх мөнгөө дахиад олчихно. Тэгээ Micron өөрөө тайлбарлсан, хэлсэн. Бид нар ингээд үйлдвэрлэлийн объемоо ингээд замраагүй нэмэхгүй. Бид нар ингээд илүү олж байгаа ашгаа тэр чигтээ хувьцаа эзэмшигч нартай эргүүлээ өгнө. Тэгээд өөрөө юутай нөгөө хөрөнгийн зах зээл дээр хувьцаа янз бүрийн зээл мэйл бонд авсантай холбоотой Micron өөрөө ямар хязгаартай юм бэ гэх юм бол энэ жилийн 12 сар хүртэл өөрийнхөө хувьцаагаа эргүүлэн авах боломжгүй. Одоо Micron-ы дансанд одоо хэдлээ $40-50 тэрбум хэвтэж байгаа лөө. Ингээ нэмэгдээл байгаа. Мөнгөөр одоо юу хийх юм бэ мэдэхгүй байгаа заяа. Тэгээ энэ жилийн эцэс бараг нэг 100 тэрбум болч магадгүй. Тэр мөнгөөр ер нь бол юу хиймээр байгаа юм бэ гэх юм бол гүйцэтгэх захирал өөрөө хэлсэн өөрийнхөө хувьцаагаа эргүүлээд авмаар байна. Гэхдээ компани өөрөө болохгүй. Гэхдээ Micron-ы өөрийнх нь гүйцэтгэх захирал юу хийсэн бэ гэх юм бол өнгөрсөн жилийн 12 сард хувийн хөрөнгөөс бараг $10 сая Micron-ы хувьцаа өөрөө $375-аас $425 хувьцаа авсан. Одоо 800-аар явж байгаа. Мань хүн бол сайхан бурзаалж байгаа. 20 сая гаруй доллар гэсэн шүү дээ. Нэг нугарсан. Тийм нэг нугарсан явж байгаа. Би өөрөө бас нэлээд их авсан байсан маа 425 дээр. Гэхдээ хулчгартаа жоох их зарцсан те. Амар их зарцсан. Гэхдээ ийм халуухан зах зээлд одоо AI зах зээлд $6 төлөөд $1 ашиг хүртэж байгаа. Тэгээд гүйцэх захирал нь хувьцаагаа худалдаж авъя. Одоо зах зээл дээр нийт байгаа эрэлт нь буурчих юм бол нийлүүлэлт нь буурчих юм бол эрэлт нэмэгдээ ер нь бол хувьцааны ашиг сайгаар нөлөөлнө. Тэгэхээр ер нь бол авахд бол айгүй гоё л харагдаж байна да. Яг нөгөө өөрний хувьцаа хоёлоо бас ярьчи. Манай багц дотор бас нэлээд жинтэй байгаа. Тэр юу юм бэ гэх юм бол Oracle компаниг бас нэлээд олон хүмүүс нь ерөөсөй ойлгохгүй байгаа. Өмнө нь зүгээр софтвер зардаг компани байсан юм бол одоо тэгээ нөгөө database, Oracle database янз бүрийн ингээ софтвер тэгээ жоохон hardware зардаг байсан бол одоо тэс ондоо болцсон. Юу болж байгаа юм бэ гэх юм бол нөгөө компьютер зараад эхэлж байгаа юм. Data center-ийн юмаа зарж байгаа. Data center-уудаа их өөрөө барихгүй байгаа. Өөр хүн бариад тэрийг түрээсэлж байгаа. Окей. Гэхдээ юу яаж байгаа юм бэ гэх юм бол тэр дотор data center руу орж байгаа тоног төхөөрөмж Nvidia, AMD янз бүрийн чипуудыг санхүүжүүлж байгаа. Гэхдээ тэрийг бас яаж санхүүжүүлж байгаа юм бэ гэх юм бол нөгөө харилцагчаас урчлагаа аваад санхүүжүүлж байгаа. Гэхдээ бас нэлээд их зээл авсан, бонд авсан. Гэхдээ өмнө нь бол нөгөө ашиглалт нь орсон байгаа data center-ууд нь цөм хийж байгаа. Oracle дээр хүмүүс одоо юу ярьж байгаа юм бэ гэх юм бол одоо амар их зээл авцсан гэдэг дампуурчул яана credit default swaps bla 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 гэх мэтчлэн. Гэхдээ Oracle хинтэй гэрээ зурцсан байгаа юм бэ гэх юм бол дэлхийн топ компаниудын гэрээ зурцсан байгаа. Одоо
юу яригдаад эхэлж байгаа юм бэ гэх юм бол Америкийн засгийн газрын яамнууд өөрөө hyperscaler data center өөрөө барих гэж яриад явж байна. Окей. Тэгээ энийг хэн барих юм бэ гэх юм бол Америкийн засгийн газар өөрөө барих байхгүй. Oracle янз бүрийн өөр компани зарна барина. Тэгээд маржнуудын хувьд бол тийм data center-ээс дата ингээд зүгээр тооны машин ажиллаж байгаа гэсэн үг байхгүй. Би чиний тооны машин дээр юм тооцоолох юм бол би чам 100 төгрөг өгчөө гэх юм бол чи тэр 100 төгрөгөөс бараг 70 төгрөгийн ашиг болж байгаа. Тиймэрхүү юм хийж байгаа. Oracle дээр тэр дампуурах эрсдэл ерөөхдөө нэлээд бага. Миний харж байгаагаар. Тэгээ ямар эрсдэл байгаа юм бэ гэвэл тоног төхөөрөмж чип дата центрийн одоо тэр rack mac AMD Nvidia-гийн юмнууд нь цаг хугацаанд ирэх юм уу? Барилгын ажил хугацаанд явах юм уу? Тэгээ эрчим хүч нь байх юм уу гэсэн тэр гурван эрсдэл байгаа. Гэхдээ нөгөө тэрнээсээ ерөөхдөө эрсдэл нь гараад ирж байгаа. Гэхдээ дэндүү их зээл авсан. Энэ бүх дата центрууд нь цаг хугацаанд ашиглалтанд ороод тэгээд AI модельүүд ирэх 2 жилийн хугацаанд өмнөх 4 жилийн хугацаанд сайжраал байх юм бол тэгэл ер нь бол тэ дата центрууд нь энэ химэл байх нь амар явж байгаа шүү дээ. Тэгээд ингээд Oracle ерөөхдөө айгүй савлгаатай. Тэгээ амар савлсан оргилцэг нь хаана байсан бэ гэх юм бол бараг $300 төр байсан. Larry Ellison бараг дэлхийн номер 1 баян хүн болсон. За нэг сарын хугацаанд бол байсан. Тэрнээс хойш ерөөхдөө унж байгаа. Тэгээ ёроолтой хүрээд ирсэн байгаа. Тэгээ одоо юу хийж нэ гэх юм бол нөгөө санхүүгийн шинжилгээ маш сайн хийж чаддаг хөрөнгө оруулалтын одоо hedge fund-ууд гих мэдчлэн юу хийж байгаа юм бэ гэх юм бол Oracle-ийн хувьцаа ерөөхдөө жинтэй худалдаж авч байгаа. Тэ. Тийм учраас Oracle манай багц дотор нэлийн жинтэй байгаа. Micron бас манай багц дотор жинтэй байгаа. Micron өшөө унах юм бол ерөөхдөө хэдүүлээ яах юм бэ гэх юм бол нэмж явна. Тэ. Тэгээд өчигдөр $700 хүртэл ингээ унтсан байсан бол одоо буцаагаад 820 дээр ирсэн байна. Тэ. Удахгүй Broadcom бас тайлангаа танилцуулна AVGO. Бас сүртэй гоё бүтээгдэхүүн энэ дата центрийн зах зээл дээр гаргаж байгаа. Тийм учраас энэ манай би бол багцтай нэг сүртэй санаа зовхгүй байна. Тийм өшөө тийм 36 хоногийн дараа тайлангаа танилцуулна. Яа, тийм байна. Ер нь гэхдээ би бас саяхан нэг MIT-гаас гарсан бичлэгээ үзчихсэн юм. AI-д нэг 12 төгсгөл талаа гэдэг. Би зүгээр яг сонирхоод асууж байгаа. Ер нь энэ AI-ийн төгсгөл одоо эцс оргил таны бодлоор хаана ах вэ? Би өмнө асууж илүүгүй лөө. Америк AI stock хувьцаанууд ярьсан учраас асууж байгаа. Ер нь улам мундаг болж байгаа. Та хэдийн энэ харж байгаа нэвтрүүлэг доор нэг юм tick-рууд явж гин тэ хувьцааны ханшууд явж гин, camera setup энэ OBS гэдэг аппликейшнээр хийгдсэн. Гэхдээ манай офс дотор энэ OBS энэ аппликейшнийг өдөрч чаддаг хүн бол байхгүй. Тэгээ энэ бүх setup тий камерыг яаж яах юм, ямар кабелтэй яаж холбох хэвээр юм бэ? Гэрэлтүүлгийг нь яаж авах хэвээр юм бэ? За тэгээд ингээд батын том юу гаргачих. Тэ. Тэгээ энийг ингээд interior design ямар байсан зүгээрөө ямар өнгөтэй гаргасан дээрөө хаана гэрэлтүүлгээ тавьсан дээрөө ямар тавилга авсан дээр юм бэ? Ямар өнгөтэй байвал зүгээрөө гэх юм бол энэ ChatGPT-гийн хамгийн сүүлийн 5.6 солоор ерөөхдөө рендеруудаа гаргаж ирсэн. Тэгээд өрөөнийхөө хэмжээ өндөрийг өгөөд тэгээд за нэг ойролцоо нэг бүтэн цаг ярилцаад за ийм хүсэж байна ингийн хийгээд тэгээд яг хөө заавчгүй равдангийн цаа нэг ханиси байх хэрэгтэй мó гэсэн чи би бол байх ёстой гэж хэлсэн. AI биш яг өөр. Тэгээд энэ OBS янз бүрийн ингээд буцаагаад одоо манай батынх маань ингээд камера сольж байгаа одоо над дээр тавьчих дараа ингээд равдан дээр тавьчих энэ бүх сетап биш ч энэ бүгднийг одоо нөгөө AI хийгээд өгсөн. Тэгээ өмнө бол юу хийх ёстой байсан бэ гэх юм бол нэг туршилттай продюсерыг аваад ингээд данана гэл setup метап. Тэгээ одоо ерөнхийдөө app дээр баг нэг сүртэй юм хийгээгүй зүгээр тий Opus юм уу ChatGPT яриад энэ гэрлийн жоохон нэмчих.
энийг багасгачих. Жоохон ойрт болчих. Жоохон холдуулчих тий. Энэ нэр нь ийм болгочих. Тэгээ баруун талд нь идрээ суун, зүүн талд нь равдан суун. Ингээ ярьсараад бүгдийг хийгээд хүчиж байгаа байхгүй юу? Тэгээ дараа нь нөгөө засварын хүмүүс нь эрэхтэй ингээд энэ хевс байна, энэ ямар зааварчилгаа өгөх үү, ямар хавтан авсан дээр юм бэ? Тэгээд энэ микрофон байгаа шүү дээ. Энэ микрофон, камер бүгдийн юу хийсэн бэ гэх юм бол хамгийн хямдхан үн хаанчтай олоод өгчих гээд тэгээд нэг микрофоны дэлгүүрээс ялчгүй авсан. Нэг нь бол шинээр өнгөцөг мэн дээр амар хямдхан явж байна идрата гэл сая 200-аар ингээ шүүр SM7B бэжтэй гэлс одоо яар тий баг ингээ зах зээлийн үнээс баг 30-40% хямдхан байна гэл тэгэл равдагаа наад микрофон одоо аваад тэгээд би чамайг алын шүү гэл тий тэгэл би дахиад 100,000 хямдруулсан шүү. Тэгээд дахиад 100,000-аар хямдруулаад ингээ авцсан байгаа хгүй. Тэгээ юу юм бэ гэх юм бол дэлгүүр ухаж гин интерьер дизайн зөвлөгөө өгж гин энэ нэвтрүүлгийг цаг хугацаанд ингээ гаргаж гин тэгээд удахгүй заяа. Удахгүй юу их юм бэ гэх юм бол видео эдитинг бүр ингээ хийх хэрэггүй баха. Зүгээр ингээ идрээ дээр төвлөрчих. Равдангаар яадаг гэсэн. Тогсон шүү. Тэ эсвэл идрээ арай цагаан гарч байна. Тэ равдангийг бас ингээ яачих юм аа. Ингээд хоёр зургийн дундаа ингээ дүрсийг өөрчилж эсвэл доор тикерийг өөрчилж нэрийг post production-ыг өөрчилж энийг бүгдийг хийгээд өгчих юм байна. За тэгээ өмнө нь бол 10 жилийн өмнө энэ ТV шоу хийхин тулд энэ доороо ингээ тикер явуулахын тулд ямар олон хүмүүсийг ажиллуулах хэрэгтэй юм бэ те энэ бүгдээрээ байхгүй. За. Тэгэл тийм энэ одоо зүгээр эхлэл заяа. Энэ бол амар хол явна тийм ч бас энэ AI амар шааж байна. Энэ бүр яа. Заяа. Тэгээд бүр ингээд төсөөлө үзчих заяа ингээд за Идэрбаатар Авдан Батын 3 таадын шоу яаж ин мааж ин те ингээд би үзлээ те равдан арай чимээг байна идрээ айл дэндүү их ярьж гин гэл те тэгээд янз бүр ингээд эсвэл нэг жил мөлийн дараа те лого өөрчлөх цаг болцсон юм биш үү янз бүрийн тим юм зөвлөгөө маягаар явахгүй тэгээд төсөөлөө үзчих заяа ингээд за идрээ чиний яриа жоохон ингүүлчүүл яадаг юм бэ равдан гэ хэлэл за энэ яг энэ моментонд чи энийг асуусан зүгээр ээж магадгүй манай продюсер Батын хэцээ камерын шилжилт арай транзишнийг оруулчаач те ингээд арай ингээ хурц байна те ингээд дундуур нэг фейд оруулчвал яадаг юм бэ гэсэн чинь ингээд тэгвэл фейд оруулчаач те тэхүү ингээл за фейд оруулчих дөө гэл тиймэрхүү юм хэлэх байхгүй юу те тийм юм ирнэ тэгэл ингээл дараа нь ингээд төсөөлөө үзчихсэн хоёлаа ингээд сууж ийн энэ цамц зогцож гин үү гэсэн чинь наа зогцохгүй байна. Ямар цамц өмссөн дээр үү гэсэн чинь энэ мэн гэсэн чинь за би өөрийнхөө харъя гэсэн чинь чиний рендер хийгээд тэгээд тэг ингээд идрээ ах намайг хэд удаа хийлээ би хизээ идрээ ахыг хийх хэрэгтэй юм бэ ингээд зөвлөгөө өгвөл тэг ингээд утсан дээр чинь би сая чамаа сонслоо равдан идрээ ахыг ингээ шаа гэл би наад чинь л үлээж байна. Тэр цаг болоогүй байна. Энэ бас voice effect нэг тэгэл та. Имжлэг зүгээр хөвтэй ярих биш. Иймэрхүү эффектүүд бас ингээ байгаа. Тэр охины хоолой ChatGPT итрах намайг ичлээ би одоо гэж одоо масрын хоолой хогчин равдан тиймэрхүү болох магадaltaй байхгүй. Тэгээд тэгээд идүү ингээд чөлөөлөгдөж байна. Тэгээд равтанда бас баярлаа гэж хэлмээр байна. Батын равдан 2. Яг гэх юм бол энэ студийг 7 хоногийн дотор босгосон. AI байхгүйсэн бол энэ за нэг 3-7 хоног болох. Сар болох байсан баха. Тэгээд тийм учраас энэ дүнгиж эхлэл. За тийм учраас энэ AI алга болохгүй энэ бүр амар явна. Тийм учраас би бол амар явна гэж бодож байна. За. Өнөөдрийн дугаарыг ингээд өндөрлөе. За өндөрлөхөөс өмнө надад бас нэг зарын шинжтэй юм байгаа. За манай энэ хүү бичлэгийн ерөнхий ивент гэхээр манай Pepperstone компани ажиллаж байгаа Pepperstone Broker. Маш олон
одоо улс орнуудад insured буюу одоо нөгөө санхүүгийн цэцүүлэх хороо хянагддаг. 2010 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Та хэд маань яг энэ бичлэгний доор байгаа линкээр бүртгүүлээ үүсгэх юм бол монгол хэл дээр байгаа. Тэгэхээр бүртгүүлээ үүсгэхэд нэлээд амархан. Нэг 5-10 минутанд бүртгүүлээ үүсгэх чинь тэгэх юм бол та хэд маань MetaTrader 5, 4, CTrader гэх мэт платформудаар дамжуулаад яг бит хоёрын өнөөдөр ярьсан хувьцаануудыг авах боломжтой байгаа. Тэгээ энэ линкээр бүртгүүлсэн хүмүүст бид нэр дараа 7 хоногоос эхлээд те өөр хаанч байхгүй ерөнхийдөө бол мэдээллүүдийг хүргээд мэйл хаяг руу хүргээд явах боломжтой болсон. Рафтан бит хоёр юу их юм бэ гэх юм бол бит хоёрын school community байгаа. School community-гийн зорилго юу юм бэ гэх юм бол 10-20 мянган доллараас дээш хөрөнгөтэй хүмүүс дасааны. Гэхдээ бит хоёр лөө баг өдөр болгон те ингээд надаа тийм их мөнгө байхгүй яах юм бэ? Надад $1000 байна, надад $500 байна, надад $5000 байна. Тэр хүмүүсийг тоогооч эдрээ. Тэгээд юу хийж байгаа юм бэ гэх юм бол манай бит хоёрын хийж байгаа геополитик, хөрөнгөний зах зээлийн шинжилгээ гэх мэтчлэн энэ нь бол нөгөө гадаад валютын зах зээл, хувьцааны зах зээл хамаатай. Тэгээд Pepperstone дээр интерактив дээр байгаа юмнууд зарим нь байгаа. Одоо интерактив брокер дээр ерөөхдөө дэлхийн бүх юм ерөөхдөө байгаа гэсэн үг. За. Гэхдээ нөгөө за ер нь бол нэг 10-аас $20,000 байж иж аятаахан тэнд арилж байгаа явуулна гэсэн үг. Гэхдээ тэрнээс доош хүмүүс зориулаад бид нар юу хийж байгаа юм бэ гэх юм бол Pepperstone компанитай хамтарч ажиллаж байгаа. Тэгээд бид нар юу их юм бэ гэх юм бол шинжилгээг энэ нэвтрүүлгээрээ дамжуулаад хийж байгаа. Та нар ингэ дансаа нээж болно. Та хэдийн өөрхөн шийдэл. Тэгээд бид нар 7 хоногт 2 удаа бидний хийж байгаа Pepperstone дээр арилжаануудаа таатай хуваалцсан. Окей. Гэхдээ бид нар юу хийж байгаа юм бэ гэх юм бол хөшүүрэг баг ашиглахгүй. Эрсдэлтэй юм ерөөсөө хийхгүй. За яа. Хурдан баяжин гэсэн юм ерөөсөө байхгүй. Рафтан бит хоёрын зорилго юу юм бэ гэх юм бол долларын хадгаламж тий аятаахан шиг өгөөчтэй тэргээр тиймэрхүү маягаараа багцаа өдөртөө явчих. Тэгээд ерөөдөө энэ 8 сарын дундуураасаа эхлээд бид нар бас юу их юм бэ гэх юм бол зүгээр нэг цаасан данс мас нээхгүйгээрээ зүгээр $1000 дансыг таатай хамт эхлүүлэн Pepperstone дээр. Тэгээд $1000 данс яг яаж байгаа юм бэ? Юу авсан юм бэ? Үссэн юм уу? Эдрээр Рафтан хоёрын $1000 данс буураад байгаа юм уу гэсэн тий. Яа, тэгэхгүй л үдээ тий. Тийм юм байхгүй. Guys. За тиймэрхүү юм хийн. Тэгээд тэр имэйл таадад очно. Тэгээд та манай линкээр дамжуулаад бүртгэлээ хийсэн байх хэвээр, дансаа нээсэн байх хэвээр. Тэндээсээ бид нар та хэдийн имэйлийг аваад тэгэл тэр 7 хоногт явж байгаа хоёр ерөөхдөө зааварчилгаа тайлан. Гэхдээ эрсдэл та бүгд тэр өөрн Рафтан бит хоёр яг адилхан $1000 хийж байгаа учраас тэгэл хэдүүлээ хамтдаа тий өгөөжийн араас явъя гэсэн юм байна. Яг уу та хин бэ? Хүмүүс байсан биз дээ. Ямар хүмүүс. Яг сая та дурдлаа шүү дээ. Interactive Brokers-ыг дурдсан. Яг ингээд Interactive дээр $1000 хийгээд явах юм бол мөнгөө зүгээр дансандаа байршуулах гад бараг нэг 140,000 төгрөг төлнө. Тийм учраас нөгөө баг данстай хүмүүс бас илүү ашигтай. Ямар ч дотоодоо бараг QPR дансцэн. QPR-ээс нэглэн банкны карта холбооцсон нэглэн нэг тийм байгаа. Тийм учраас санал болгож байгаа шүү. Тэгээд амар хямдхан заах. Зөндөө магтлаа одоо боллоо. За окей өндөрлөе. За бай. Сетап таалагдсан гэж найдаж байна.